За сайн байцгаана уу? Follow компани International Diamond төвшин жаргал байна. Тэгэхээр та бүхэнд багийнхандаа зориулаад би сүүлийн үед бол пост бэлдээд интернет сошиал орчинд их ажиллаж байгаатай холбоотойгоор алдаатай монголоор алдаатай бичиж байгаа тийм асуудлууд бас тодорхой хэмжээнд байна. Тэгэхээр алдаатай юм постн дээр хамгийн түрүүнд нөгөө сөрөг хандлагатай хүмүүс маань тэр үгнээс бөөс түүн гэж яриад байгаа. Сөрөг хандлагатай хүмүүс их алдаа засаж бичдэг. Тэр мэдээллийн яг хүнд хэрэгтэй утга агуулгыг харах биш алдааг нь илүүтэй ингэж хардаг учраас бид нар ч гэсэн посто бэлтгэхдээ энэ дээр бас нэлээд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн. Ингээд алдаагүй яаж бичих вэ гэдэг талаар та бүхэнд тодорхой зөвлөмж оруулъя гэж бодсон юм аа. За тэгэхээр алдаагүй бичихийн тулд биднэрт нэг хэрэгтэй сайт байж байгаа. За тэгэхээр хэдүүлээ интернет руугаа хандаад энэ сайтыг та бүхэн бас бичээд авчаарай. spellcheck.gov.mn гэж энэ сайт байж байгаа. Энэ сайтны яг энэ юугаар ороход линкээр ингээ яваад ороход энэ дээр текст бичих талбар гарч ирнэ. Текст бичих талбар дээр хэдүүлээ бизнесийн холбогдлолтой нэг зүйл бичье. Мөнгөнд ямар нэгэн хүч болон эрчим байхгүй. Харин хэний гарт байгаас марч мөнгөний хүч илэрнэ гэдэг ч юм уу, тийм үү? За ингээд текстээ биччихээд энэ ABC гэсэн энэ хэсэг дээр ингээд дарна. Тэнгүүд алдааг шууд танд зааж. Энэ нэгэн гэдэг энэ үгэн дээр бол алдаа гарсан байна. Энэ дээр дарангууд алдаатай үгэн дээр дарангууд доотлолт нь зөв хөлбөр нь гарч ирнэ. Тэгэхээр нэгэн гэдэг ингээд заснаа гэсэн. За жишээ нь хэдүүдээ хиний гэдэг энэ үгийг эр үгийн итэй болгочих. За тэгээ алдаа засах програм уншууллаа. Мэдээж нөгөө хиний гэдэг үг маань гарч ирсэн учраас доотлолт нь хиний им үгийн итэй ингэж байх нэ гэдэг. За тэгэхээр хэдүүлээ посто бэлдэхдээ эхлээд энэ програма вебсайтаа нээгээд тэнгүүтээ энэ дээрээ постондоо хийх текстээ бичээд алдаагүй болсны дараа идэвхжүүлээд копидод тэгээ постн дээрээ хийцэн нь бол ямар нэгэн эрсдэл дагуулахгүй зөв бичих юм бас алдаа гаргахгүйгээр ингэж постод байрлуулах ийм боломжийг бид нарт олгож байгаамаа. Тэгэхээр энэ вебсайтыг та бүхэн бичиж аваад тэгээ өөрсдийнхөө алдааг засах зүйл дээр анхаарч ажиллаж байгаарай гэж би та бүхэнд хэлэх байна. За ингээ анхаарал тавьсан явдалд баярлалаа. Алдаагүй зөв бичнэ гэдэг маань таны пост бас амжилттай өөрийнхөө яг онилсон тэр зорилттой зах зээлдээ хүрнэ гэдгийг бас нэг том хүчин зүйл байгаа учраас та бүхнийг алдаагүй бичиж ингэж амжилттай байхыг хүсье. За баярлалаа.